эдийн засгийн эрх чөлөө гэдэг ойлголт үндсэндээ бидний барих ёстой үндсэн сэдв. Дахиад цаг үеийн хувьд Монгол улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд үнэхээр бас ингээд чухал асуудал болоод хувирчжээ. Монголчууд өөрсдийгөө бид нар ардчилсан улс, эдийн засгийн эрх чөлөөтэй орн гэж үздэг. Гэтэл нөхцөл байдал дээр нөгөө нэг мэлхийг бүлээн усанд хийгээд аажмаар нэмээд байхлаар сүүлд нь гарч чадахгүй язарч өдөнцөд чанагдаж үхдэг гэдэг шиг аажмаар эдийн засгийн эрх чөлөөч хомигдаад аажмаар нөгөө талд нь тэр иргэний бизнесийн орон зай руу төрийн орон зай, төрийн өмчийн орон зай асар их дэлчихсэн. Энэ нь ингээд тасралтгүй нэмэгдэж байгаа ийм нөхцөл байдал Монгол улсад сүүлийн жилүүдэд болсон. Эдийн засаг одоо үндсэндээ төр болоод төрийн өмчт компани нэмхэн төрөөс тусгай зөвшөөрөл авдаг бизнесүүдийг нэмбэл бараг эдийн засгийн 90% ингээд хүрчихсэн. Цаад үлдэж байгаа 5-10% дээр бараг 200 мянган аж ахуйн нэгж ажилтдаг ийм нөхцөл байдал өнөөдөр Монгол улсын нүүрлжсэн. Ийм учраас эдийн засгийн эрх чөлөө гэдэг ойлголтыг иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголтоор илүү төлхөө төвлөрч ажиллах ёстой гэдэг ийм бодлогын баримт бичгээр бид нар бас ажиллая. Дахиад дээрэс нь арчилсан тогтолцоог бэхжүүлэх, иргэний оролцоог нэмэгдүүлэх, авилгалыг бууруулах ийм багц бодлогын баримт бичгүүд дээр бас ингээд дараа илүү төвлөрч ажиллана. Ер нь эдийн засгийн эрх чөлөө гэдэг дээр дэлхийд бас хүлээн зөвшөөрөгдсөн хоёр мэргэжлийн байгууллага Heritage Fund зэрэг ийм байгууллагуудаас гаргасан судалгаагаар Монгол улсыг эдийн засгийн хагас эрх чөлөөтэй орн гэдэг, ерөнхийдөө эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй гэдэг орн гэдэг ийм ангилалд Монгол улсыг өнгөрсөн хугацаанд бас ингэж оруулж судалгааны дүнгууд гарчээ. Судалгааны дүнгууд. Яагаад гэвэл Монгол улсад өмчийн эрхийг хамгаалж байгаа байдал, төрийн оролцоо, төрийн шударга байдал, авилгагдсан энэ тогтолцоо энэ зэрэг нь Монгол улсыг эдийн засгийн эрх чөлөөний хувьд хумигдмал орн гэдэг ийм нөхцөл байдалд оруулжээ. Тэгэхээр ирээдүйн холбоотой нэг ганц слайд та бүхэнд ингээ харуулхад яг эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйл өндөртөө орны дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдож байгаа баялагын хэмжээ яг ингэ шууд хамааралтай буюу ингэ нэмэгдээд байдаг. Монгол улсын хувьд энэ тэр доор 5,000 6,000 доллар гэдэг тоотоор тэр доор байгаа ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр бид бүгдийн хувьд энэ хүрээнд тодорхой асуудлуудаар ингэ хуулийн төсөл олон зүйлүүдийг боловсруулж ирэх чуулгануудын хугацаанд ингэ ажиллах ийм дараагийн хурлуудаар та бүхэнд илүү тодорхой бодлогын баримт бичгүүд ингэ танилцуулж ажиллана гэдгийг хэлье. Бид нар зөвхөн нэг төрийн өмчийг дагсан хэдэн томилгооны асуудал төдий ингэ хүмүүст энэ нэрлүү сонирхолтой санагдаад байгаа шүү. Гэтэл цаад системээрээ бидний энэ асуудалд тэр тусмаа ардчилсан нам амлж хэлжсэн болоод ирээдүйд томилж байгаа бодлогын хувьд юу хийх ёстой вэ? Энэ суур өөрчлөлтүүд нь юу байх юм гэдэг дээр тэр дөрвөн мэдээлэл ихэнд хэлдэг. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг ойлголтыг бид нар хэд ерөнхийлж ярих биш. Яг олон улсын индексүүд нь аль үзүүлэлтүүд хойш татчихээн. Эдгээрт нь яг тухайн асуудал бүрийг хүндсэн тэр хуулийн төслүүд дээр илүү ажиллая. Яг саяны асуудлууд нэг илэрч гарч байгаа илэрлэн одоо үндсэндээ зүлгээр болоод тэнд авилгын төрийн өмч тэлэх үржил шимтэг хөрсөн байдаг. Бид нар гарч ирсэн нэг жоохон тэр өрс ногоог нь харж пупа гэж ярьдаг. Яг тэр үржил шимтээ төр данхаадаг том төрийг дагаад авилах хэл ахуул өсчөөдөг энэ одоо системийн одоо тэр гажгийг алдааг хэрхэн яаж суурьаар нь засах уу гэдэг дээр өнөөдөр аль замын бүлэг дээр бас тодорхой бодлогын баримт бичгүүд дээр ирсэн гэдгийг бас дахин хэлье.